Бичээж Стенүн Хөх судасны өв 12 дугаар хэсэг. Онгоцны буудлын сарвал танхимд гэрэл цацран Шилэн хаан даган урсах хүмүүсийн дүрс өөр өрөнгөөр тодорч байлаа. Ноолуурын урт хөрөм өндөр өсгөөд гудал өмссөн хэнцэр дэгжин бүсгүй бол аялгав. Хүлээх танхимд холхих хүмүүр түүний зүг нүд буландан харна. Нарийнхан гойлог биетэй атлаа хөх өгзөг сайтай өндөр нуруутай урт хөлтэй бүсгүйг хинч шохоорхох буй за. Түүний хажууд үсээ олон шүлжиж хоёр шанаагаа гялтаатал машинтсан том биетэй ир зогсох бөгөөд тэр бол харцгийн баруун гар авир. Зэрлэг балмад зангаараа алдартай нэгэн ихэвчлэн хар ажлууд гүйцэтгэж бусад үед бараг л амарч байдаг нэгэн билээ. Үлээсэн хүн нь иржээ. Тэр бол Ренегийн араас явж буй Кароми Рюси. Хувцсан цэвэрхэн хэнцэр өөртөө итгэл дүүрэн бардан байдалтай харц дээгүр залуу. Түүний ард том биетэй өндөрөөр алхмын занд дагах бөгөөд биеийн жин хөдөлгөөн харцыг харвал бие хамгаалагч нь бололтой. Ишикава Генжи хэмээн гайхсан харах авир аргаш эргэн нэг залууг дуудаад "Энэ чинь жуудогийн авраг мөн баха. Одоо юу хийж байна?" гэж асуув. Цаадхан толгой дохиод "Нэг хэсэг Райзаны хүнд чинь тулалдсан. Гэвч удаагүй. Бэртлээс шалтгаалan зодог тайлсан. Одоо хамгаалагч болсон бололтой" гэлээ. Авир аялгау хоёр англи хэлтэй тул нэг ойлгох гад амар байлаа. Рүси нүдний шилээ аван аялгауг тогтоон харснаа. "Чи үнэхээр үзэгсэлэнтэй юм аа. Монгол бүсгүйчүүдийг ийм гэж огт бодсонгүй" гэд инээмсэглэв. "Тэгвэл чи буруу хүмүүсийг харж байсан бололтой." "Сайн байна. Би энгийн эмэгтэйчүүдэд дуртай." Үг хэлээ амархан ололцож цаашдын төлөвлөгөөгөө ярилцаар гадагш гарлаа. "Сайхан хүүхэн байна. Замд уйдахгүй нь" гэж Рүси бодож харин аялгау "Өмхий Японч нь яаж сэтгэнхээ мэддэг ир бололтой. Чадал бас чадварыг чинь харъя л та" хэмээн дуулдах төдийхөн бовтомж байлаа. Цоошинхэн аяллаа машинд Рүси аялгау Генжинаар харин авир хүмүүстэйгээ тоноглогдсон жипэнд зун хөдөлж замдаа яаруухан хооллоод холын аянд шуударчээ. Богино долгионы станд шижигнан "Хүмүүсийг саадуулсан мэдээ ирлээ. 1 эсвэл 2 хоног хүлээлгэж дөнгөх болохоор санаа амар байж болно" гэж авирын хоолой хөнгөнөв. Рүси тажигнтал инээснээ "Сайн байна. Танаа бос сүрхий урт гартай юм. Би ийм хүмүүс дуртай" гэд хойно суух аялгууруу дөхөж очоод "Танаа нутгийн зам жаахан асуудалтай юм. Гэхдээ нэн зүгээр ч юм уу" гэд донсолгоон жижигнэх том хөөхнөөс хараа салгаж эс чадан гөлөрсөөр дэрэгдэн суулаа. Аялгау үйл айлэгт замчин суугаад "Бид хоёр нэг нэгэндээ туслахаар явж байгаа. Чи Райнаг ав. Харин би Тэнгисийг ав. Өөр яриа байхгүй" гэв. Зөв шүү. Гэхдээ тэр хүртэл хугацаа байна. Бид хоёр хуурцсан. Хариуг нь барих ёстой. Рүсигийн хэлж буй үг үнний хувьтайч байгаа байдал нь огт таалагдсангүй. Хүүхнэх шиг нарийнхан хуруутай гар нар сайлах үздгийн болов гэмээр цагаан арьс. Тэнгисээс тээс өөр юм гэвч харцах хэлэхдээ аясаар нь бай гэсэн. Говнцар бортгоноос там маягийн зүйл гаргаж усаар даруулж уусан Рүси шалиг инээмсэглэл тодруулан "Хоёулаа дар сууя" гэснээ Генжи рүү дохив. Авраг биетээр хан дахь шүүгэнээс дарс гаргаж хундаглаж хоёуланд өгчхөөд жолоочийн бүхээг рүү орон чимээ тасарлаа. Чамин шилтэй дарс гой цаахан амттай байсан тул нэрлэхэлгүй уучхав. Бүх биеэр халуун урсгал тархан ад жаргал думуу мансуурч эхэлсэн аялгау сэрэл өдөөгчтэй дарс байсныг их л хожуу ухаарчээ. Арын хэсэгт өргөн ор дэлгэгдэн машины явууд дунд Рүси түүнийг эзэмдэж эхэллээ. Дур хүсэл яг л гал адил дотроос төөнөх тул эсэргүүцэх тэнхэл бас хүч үнэндээ байсангүй.
Нэг сэрэхэд хоёр гар нь гавлагдчихсан байхаагаад Люси дурхансан бололтой өмдөө татан босож харагдав. Чи яаж байна? Энэ гаваа тайл. Юрусегийн харцанд хажин хүйтэн өнгө гяс хийх агшинд арын хаалга нээгдэн аврагаар ороод иржээ. Уусын хормойд барилсан дөрвөлт тайжин өргөө улирал солигдох бүрд өөр өрөнгөөр амьсгалж салхин хүртэл дурсамж тээх мэт санагдана. Сэндэр энэ орчинд ирэхдээ зүгээр нэг ирээгүй. Харин дотроо тээж авсан бүхний илүү гүн болж илүү төвчээртэй амьдрахыг сонгосон нь энэ байлаа. Тэр эхнэр болсон. Дараа нь их болсон ч түүний доторх нэгэн бодол хизээч намжаагүй. Азар эр нөхөр нь Сэндрийг маш сайн ойлгодог. Өгцөн, харц гүн, альвааг яаралгүй тунгааж цаг үеийн хатуу хуулийг дагаж амьдрахыг илүүд үздэг. Тэр Сэндрийг өөрийнхөө байлгаж нууцыг нь ухах гэж оролддоггүй ч нууц байгааг нь мэдэрдэг байлаа. Тэдний амьдрал бусдын адил өрнөсөөр хүүхэд нүсэж өргөө дүүрэн амьдрал буцлах болов. Гэвч тэр цаг үе тайван байсангүй. Алс холоос дайн тулааны мэдээ үе үерж нэг өдөр Турвалд том хүүгийнхээ хамт мориндоо мордон явсан. Явхдаа тэр юу ч амлаагүй, буцаж ирнэ ч гэж хэлээгүй. Зөвхөн Сэндрийн харцанд ойлгохдохгүй олон үгийг чимээгүй үлдээгээд явсан. Эр нөхөр нь ууган хүн дайнд үргэцсэн тухай мэдээг сонсохдоо дуугарсан. Нулимсан ч гарсангүй. Харин сэтгэл дотор нь ямар нэгэн зүйл хөндөгдөж айц турсан. Тэр айсан бол ганц хүний төлөө биш, үргэлжлэх ёстой удам тасрахгүй гэсэн айдас байлаа. Харамсалтай нь тэр айдас дэмий байгаагүй. Хүүхдүүд нь нэг нэгээрээ 90 цент хүрч, зарим нь эцгийнхээ замыг даган мордож, зарим нь буцаж ирсэн. Өргөө дүүрэн байсан инээд айжмаар цөхөрж, галын дэргэд суух хүмүүсийн тоо багассаар. Ийм цагт бичиж эхэлсэн зүйлээ улам нэгтруулж, ил ба далд хоёрын урсгалыг улам ялгаж, илүү гүн утга шингээж байлаа. Нэг нь удам нэр холбоосыг хадгална. Нөгөө нь цаг хугацаанд нуугдаж, зөвхөн хэрэгтэй үед илрэх ёстой дохио бэлэгдлийг агуулна. Тэр үүнийг бичгтээ зүгээр нэг үсэг тэмдэг зурсангүй. Харин ирээдүйтэй ярилцаж байгаа мэт сэтгэлээс шингээж байлаа. Шөнө бүр бусд нь унтсны дараа тэр галын дэргэд сууж чимээгүйхэн судраад илгэнэ. Заримдаа алс хол руу, гүн тайг руу удаан ширтэж, чагнах мэт хөшиж орхино. Хаа нэгтээ уулсын өндөр, усны тунгалаг, өвсний сайхан алаглах тэр нутагт богсуудас хүн бий. Захиж үлдээсэн бүхнийг ном ёсоор нь дагаж ээжийнхээ итгэлийг алдахгүй гэдгийг үргэлж мэдэрч тэр мэдрэмжээрээ тэжээгдэн амьдардаг. Олон жил урсаж эцэст нь өргөөнд отхон хүн л үлдэв. Дайнд мордоогүй амьд үлдсэн Сэндрийн сэтгэлд хамгийн их нийцсэн нэгэн яг л хөгс удас шиг. Нэгэн нам гүмхэн орой Сэндэр хүүгээ дудаж өмнөөс улгаад жижигхэн арьсан хавцтай судрыг гаргаж удаан харснаа үүдээ атгууллаа. Энэ бол зүгээр бичиг биш. Энэ бол зам. Чи удмаа үргэлжлүүлж хамгийн ихтгэлд хүүдээ өглөөлөх учиртай гэлээ. Би жимэн, би чаднаа. Та надад итэг. Тийм ээ, чи чадна. Сударт бүх нууц бий. Тэр энэ үгийг чангаар хэлээгүйч харц нь бүгдийг дамжуулсан. Хүү бүрэн ойлгоогүйч судрыг хоёр гараараа атхан эхийнхээ нүд рүү итгэл төгс ширтэж байлаа. Сэндрийн доторх айдас намжиж удмын урсгал тасрахгүй гэдэгт бүрэн итгэсэн ажээ. Хожим нэгэн намрын үдэш навч унан модож шаргаалдан шувууд буцах цагаар Сэндэр шүдээнийхээ өмнө суугаад гараа дэлгэн удаан залбирлаа. Энэ удам тасрах ёсгүй. Хөгс удас замаа олж байх ёстой. Алдагдсан ч дахин холбогдож, сарнсан ч дахин нэгдэх болтугай.
Түүний хоолой намуухан амьсгаан жигд харин үг бүрэн гүн. Тэр удаан суусан салхи гаднаас биш дотроос нь хөдөлж байгаа мэт санагдана. Дараа нь амьсгаа наажмаар намжиж бие нь хөнгөрч яг л энэ орчлонгоос тасран холдож буй мэт болов. Шөнө өнгөрч уусын оройгоор гэрэл аажмаар туяарахад аяллаа машин дотор нам гүм дулаан хэвээр байлаа. Гадна цас зөөлөн гялалзаж нарны анхны туяа цонхны ирэмгээр шурган орж ирээд доторх орчныг бүдэг цэнхэр алтлаг өнгөөр холж гэрэлтүүлнэ. Тэнгис сэрээ дэрэгдэн тайван нойрсох Рейнаг удаан тайван ажиглав. Аялгуугийн цаваа цолгон төрөх болоржингийн намб төгс байдал Мишелийн гинэн цагаан айл зум цогцолсон мэт харагдана. Рейнагийн ус мөрөн дээгүүр нь сулаас гарч торгомсог цагаан арс нь өглөөний гэрэлд туяарна. Амьсгалах тоолонд бомбон цагаан хөхөн төвөлзөж бурман ягаан гуруулна эгдүүтэйе Жими. Рейна нүдэ нээхдээ тэнгисийн харцтай тулгарч хазар нь ягааран доош шурхчихв. Хоёулаа юу ч хэлсэнгүй. Гэвч хэлэх шаардлага байгаагүй. Сайхан норсгүй гүнжим. Энэ үг чухам ямар утгатай Рейна сайн мэднэ. Үгүй дулаан байна. Бас дэндүү жаргалтай. Тэнгис өөрлөгөө шахан татаад би жаргалтай байна гэж шивнэв. Залуу халуун насны эрч хүч айжмар сэргэн хүсэл тачаалын гал дүрлцлээ. Эрэгтэн нь чимчим лугшсаар хатууран гоцоогоод Рейнагийн нүцгэн гуйг шүргэлж эхлэв. Доошоо хүндүрлэн өвдөж байсан ч Рейна зөөлөн гиншээд уруулаа зүтгүүлэн хоёул ухаан жолоогүй үнсэлцэн дээр дор орон өргөж гарлаа. Чухам л үлгэрийн ханхүү гүнжнэр учин золгосон мэт гоо сайхны ох галбир төгс залуусын цэнгэл яруухан гиншэнээр үргэлжлэн таш хийх чимээ бүхийг дөргөн цурайлна. Тэнгис аль болох зөөлөн болж Рейнагийн агшин бүрийг хянаж байв. Хархан нүдэн талмааран уруулаа шилэмдэн аяархан гиншин. Хэн хин хайраар бас өөр нэгэн нууцлаг сэмжээр холбогдож буйгаа улам бүр мэдрэн биендээ татагдан ууссаар байв. Рейнагийн бүдүүхтэр гуй чилгэр хөлийг баг багаар дээшлүүлэн тэлж чанхуудаас харсан чигээрээ урдаа алгуур нэмлээ. Эрэгтний улам гүн рүү түлхэхдээ аль болох өвдөхгүй хичээн. Дараа нь нэг хөлийг урдуураа зөрүүлээд ташаанаас татахад Рейна ойлгох бололтой доош харан дөрвөн хөлөлчв. Өгзөн бандаагаад дэндүү сайхан. Борголжонгоос жижиг атлаа илүү гоё хэлбэртэй чанга санагдаж ар нуруунд нь наалдан өхнөөс натхаад айглан бүлсээр байлаа. Энэ байрлал Рейнагийн ухаан санааг улам мансууруулан дур хүслийн охинд автан хэмээн уянгалуулан гиншиж өдрийн чимчигнэн бөхсөө шахан салганаж эхлэв. Тэнгис өндийн ихзэрч ташааны дээрх хоёр хонхорхоо дээр эрхий хурууга тааруулан дараад хурдаа нэмэн бүлсээр хоёул хүслийн шингэнээ цацруулан дур ханжээ. Би чамд хайртай. Тэнгисийг гинэтхэн ингэж хэлсэнд Рейна гайхан сэртгээж буруу дуулуу гэсэн янзтай чагнаархан нам гүн болчихов. Би чамд хайртай. Харин чи. Энэ удаа улам итгэлтэй тод хэлэх Тэнгисийн анхар зээжинд наалдан эрхлэх Рейна би онгоцны бодол чамайг анх хараад л дурласан. Одоо бол бүр их дурлаж хайрлаж байна гэж догдлон шивнэжээ. Цасанд хужигдж эхэлсэн сүрлэг уул тайг анир чимээгүй нам гүм дүнхийн. Өндөр ургасан нарс уш ойн салхинд үл ялэг найгаж мужир дундаас шуудын дуу хаяа цуурайлна. Өглөөний манан уулсын хормойд хөшиг мэт татагдаж нар мандахтан зэрэгцэн айжмаар саннин алга болох нь ёр бусын үзэгсэлэнтэй. Тайгын гүнд уулын мохорд анчны нэгэн нууцлаг отог бий. Байгальтайгаа ууссан мэт энгийн модон байшингуудын нэгнээс утаа үл элэгхэн суунаглаж амьдрал байгааг илтгэнэ.
Анчны отгоос уруудан нарийнхан жимээр явбал арай ил газарт байрлах жуулчны бааз дээр очдог. Тэнд илүү хөдөлгөөнтэй хүмүүсийн хөл тасрахгүй. Гэвч анчны отог бол өөр ертөнц. Чимээгүй нууцлаг гадны хүнд бүрэн нэгддэггүй газар. Отогт хэд хэдэн жижиг байшин бий. Тэдний нэг нь бусдаасаа ялгарах зүйлгүй энгийн харагдана. Харин доор нь асар том нүхэн зойр байгааг хинч гадарлахгүй. Тэр зойронд олон жилийн турш хадгалагдсан зүйлс бий. Шороо мод ургамлын үнээр холилдсон тэр харанхуй орчинд номооны өөрийн гараар тууж ном ёсоор нь бэлтгэсэн хөгс судасны хатамал уш модны үндсийг ухаж хийсэн тусгай савнд хадгалагддаг. Эр нөхрөө дараа нь аавыгаа ахыгаа алдсан номон ганцхан зорилгын төлөө амьдарч ирсэн бөгөөд сэтгэлээр унан ганцаардах үед далдын хүч түүнд урам зориг нэмэх шиг болдог. Гэхдээ тэр ганцаараа биш. Хайртай нөхрийг нь өвдсөн мэт дуурайсан охин саруулна бас 3 зээн бий. Жил бүр энэ цагт яг энэ өдөр нэг цагт нэг замаар уул руу гардаг. Цасны дороос ухаж гаргасан үндсийг аавынхаа захиасын дагуу хадгалдаг бөгөөд өчүүхэн бага хэсгийг тусгай журийн дагуу найруулан бусдын өвчнийг ангааж ирсэн. Мөн охин зээ нартаа ахыхаа хүүхдүүдэд явуулдаг. Харин энэ жил тэр эргэлзэж байлаа. Охин сарвал нь ээжийнхээ хажууд байнга амьдарч ирсэн. Эд үгээ 60 нилээд гарсан 50 дөлгөн эмэгтэй бий. Ээжийнхээ хийдэг бүхнийг анхаарагч яг юуг нь хамгаалж байгааг бүрэн ойлгоогүй. Ойлгохыг ч оролддоггүй нэгэн. Зээ охин наран чимэг нь жуулчны баазыг хариуцах бөгөөд Бат Эрдэнэ Тэмүүлэн хоёр уултайгаар тэнэж жуулчдад зам зааж ангийн мөр хөөж байгальтайгаа нэгэн хэмнэлд амьдарна. Тэд хүчтэй чирэг ирчүүд. Гэвч эмээгийнхээ өмнө нялх хэвээрээ. Эмээдээ маш их хайртай элен үсэг зөөлөн хүүхдүүд. Үнд бодолтой автан удаан суусан номон суудлаасаа үндийн босоод авдраа ухан жижиг судар гаргаж ирлээ. Энэ судрыг энд өвлүүлж үлдээхэв. 3 зээгийнхээ нэгэнд гэхээр болохгүй. Болдог байлаач тэд чадахгүй. Ахынх нь үр хүүхдүүд донд тайгад дуртай нь Ананд. Нэг удаа энэ тухай сэм цухуулгаж үзэхэд инээдэн болгоод өнгөрсөн. Удмын бичиг хадгалагч ган зориг найдвартайж биш гэдг нь эрт мэдэгдсэн. Нас нэмж тэнхээ тамир буурах тусам ийм хүнд бодол дарагдах нь олширч үүлэлэг айц давдах болжээ. Үнэхээр шийдвэр гаргаж чадахгүй байлаа. Номооны бодлыг таслан хааны ихтэйгээс морин дөвөргөөн тажигнасаар ойртож уян дээр 4 хан хийх сонстов. Тайм өлнө үү? Бат Эрдэнэ үү? Зээ нарийнхаа нэг гэдгийг мэдэх тул галдаа мод нэмэхээр суудал. Эмээ. Дэж орилсоор орж ирсэн Тэмүүлэн ганцурга нагц сая ярьлаа. Тэнгис ирж яваа гин. Йоо, өвлийн хүүтэнд эмээгээрээ тоглоод л. Үнэ, бүр Япон жуулчинтай шүү. Цогчи. Улаан орны хүн. Та харал да энэ зургийг. Тас хар нүдтэй ер бусын хөөрхөн охиныг хараад л эртний дурсамжин сэтэрсэн намун уулга алдснаа. Такоми хэмээн дуулдахдуудын шивнжээ. 12 дугаар хэсэг төгсөв. Хөгс судасны өв 13 дугаар хэсэг. Өвсгөлийн тайгад өвөл эрт ирсэн жил. Цасны цагаан хуушиг уулсын оройг дарж нарсны мөчөр дөргих салхи хүртэл зүрдэм сонсогдох цагдор ойн гүнээс мордын төвөргөн элт сэлэм зүрх чимээ үе үхэн цуурайтаж манжийн буухай цэрэг уулын ам бүрийг таглан бүслэлтийг хумсаралаа. Өчигдөрхөн хамт тулалцсан ноёд өнөөдөр дайсны талд орж бээл цомцогжов тэргүүн тайш ламжов хя намханар нууц гарц зам бүхнийг илчилснээр хотгойдын шадар ван Чингүн жавын цэрэг бүслэлтэнд орсон нь энэ.
Түүдийн дэргэд царай бараалган нам гүм суух Шадарван Чингүнживийн сэтгэл хүнд бодол эргэлдэнэ. Эргэн тойрны итгэлт хүмүүс цөөрсөн энэ үед үг бүрэн, шийдвэр бүрэн амь нас удам сүдэртэй холбоотой болсон цаг. Тэр бусдаасаа онцолж ганцхан хүнийг дуудаж тусгаарлан уулзсан нь 25 орчим насны өдөрч хэрэг эр байв. Тэр бол зуутын захирагч Хөгч Ирэнгэр Тайж. Галын дул тааж тавралахын аргагүй элдэв дүрс үүсгэн харанхуй тэнгэр өөдөө цоролзон мушгирна. Өндөр нуруу, өргөн мөр, тэгш гойлог биетэй зоримог харцтай элдэв сорил туулсан эрийн дуун итгэлтэй, хөдөлгөөн нь цэгцтэй. Түүний аав нь Чингүнживийн эцэг банд бээлтэй төөзөөгүй нөхөрлөж амь нас итгэлээ түшилзэж авсан хүн байсныг мартав. Тийм учраас л энэ олон урагчдын дундаас нэг хүнийг сонгосон. "Чи надад үнэн ч үү?" гэж нүдрүүн цоо ширтэн асуув. "Вантан минь. Миний эцэг өвгөд цөм." Гараараа дохин Хөгч Ирэнгийн үгийг зогсоогоод туг сүлд дайны бүрээг заагаад ямар хүн үн цэнтэй зүйл гэдгийг чи мэднэ. Бид ялагдаж болно. Гэхдээ энэ үн цэн хожмын тэр өдөр хүртэл унах ёсгүй гэж хэлв. Түүний дуу тушаал шиг хатуу биш, харин итгэл шиг гүн байв. Хэсэг чимээгүй сууснаа. "Надад нэг охин бий. Уулын өндөрт тайгын гүнд ээжтэйг амьдарч байгаа. Тэд энэ дайнд амьд үлдэх ёстой. Чи итгэлт хүмүүсээ аваад гүйцэлтийг сэт зөвхөн гарч тэднийг ол. Хамгаал. Энэ бол тушаал биш. Эцсийн хүсэлт" гэлээ. Хөгч Ирэнгэр юу ч хэлсэнгүй. Гэвч дотор нь өөр нэгэн дуу давхар сонсогдно. Өвөг дээдсээс дамжин ирсэн арьсан судар, бүрэн тайлагдаагүй тэмдэг үгс. Үүр шөнийн загт Хөгч Ирэнгэр хэдэн шилдэг дайчныг хамт хөдөллөө. Харуулын завсраар сэм нэвтрэх оролдлого удаан үргэлжилсэнгүй. Ээлд төмөр шүргэлцэж, сум шунганан цагаан цас цуснд будагдана. Хөгч Ирэнгэр урагш тэмүүлж, тугаан хамгаалан тулалцсаар хүслэлтийг сэт цохив. Гэвч дайчин нөхд нь нэг нэгээр унаж эцэст нь тэр ганцаараа үлдлээ. Мөрөнд нь сум зоогдож, амьсгаа нь хөндөрч, хараа нь бүрлцэн. Тэр унахын даваан дээр цээжиндээ нуусан хөхөвдөр үндсийг гарган залгив. Гашуун амт бүх биеэр найжмаар тархан цусан тогтож ухаан нь сарвслаа. Тэр үхэх ёсгүй. Түүнд Шадарвангийн хүсэлтээс гадна нууц зориг бас бий. Хөгч Ирэнгэр уул тайгаар бидрэн явсаар ирсэн айлаа оллоо. Гурваар шүлдсэн урт хархан гизэгтэй үзэгсэлэнтэй бүсгүй нохоо хорсон нь Чингүнживийн анхны дурлал бүсгүй Бадан мөн байв. Хувь заяа тэднийг хамт үлдээгээгүй ч холбоон тасраагүй. Вангийн илгээс нь захиа болон дайны туг сүлд бүрээг өгөөд урагч ноёдын балгаар бид илчлэгдэн бүслэгдэж, эцэст нь би ирлээ. Надад итгэж болно гэж намуухан өгүүлв. Бадам нулимсаа залгин шүүр салдаад амьдрах хувь ёрол анх насаа л байгаагүй. Би өөр хүсэл зорилготой гэж шивнээд зүүн орон дээр цомцон суух 15 орчим насны годгор туранхай охин руу харснаа. Шагдарван бид хоёрын хайр сэтгэлийн гэрч. Гэхдээ нууцлах ёстойг чи сайн мэднэ гэжээ. Тэнд хэд хоног бие тэнхрүүлж амарсан Хөгч Ирэнгэр Тайж айжмаар Бадан бүсгүй татагдан сэтгэлийн үгсээ ярилцах боллоо. Охин алдчихна нь өвөөгийнх рүү явсан тэр шөнө хүсэл дурлалдаа шатсан залуус үүлэн борооны цэнгэлд нэвт норон жаргаж, хожим хойшид эрхэх тухайгаа ярилцав. Би чамаас юу гэнэ нохов дээ? Шадарвангийн баг хатан болох боломж байсан ч өвөг дээдсийнхээ өмнө хүлээсэн үүрэг бий. Тэгээд л бид хаагцсан юм. Миний дээд удамд Сэндэр гэдэг ухаанд хатан байсан.
Гүүн хөх сутас. Тайван сонсож суусан хөх чирэнгэр ухсгийн босоод хөх судас гэсэн үү? Чи юу болов? Сандарч мэгдсэн хөх чирэнгэр богцоо ухан нандинаж боосон судраг гаргаад ирэв. Бадамж гайхан балмагджээ. Тэрээр хундан цагаан цээжээ яаран халахлаад бид хоёр ч холбогдосгүй удмын хэлхээс өн шүү дээ. Тийм бололтой. Би яагаад энэ тухай мэдэрсэнгүй вэ? Би ч ялгаагүй. Чиний ширэн зүйлтийг хараад л ухаарах ёстой байж. Энэ чинь хувь тохиол биш гэж юу? Үгүй. Үүрэг хариуцлага. Чи бид хоёр хамт амьдрах хувьгүй. Яагаад? Манай удмын 7-8 дахь үе бүх судсын 7-8 дахь үедээ ураг барилдах тухай Сэндэр хадны захиас тодорхой бий. Тийм. Би одоо л ухаарлаа. Ухаанд эзэг дээдсийн удмын цус ингэж л эргэн нэгдэж үеийн үед тасрахгүй үргэлжлэх учиртай. Хөх чирэнгэрийн царай хүрлийн барааж тагдуугүй хөшчөв. Бадам ингэрээ задгаал нүцгэрээд цаг баг байна. Удахгүй үүр цайлаа. Гэхвэд хөх чирэнгэр өндийн зүтгэсээр үүлэн борооны цэнгэлд ахаад л норон жаргаж эхэллээ. Хэд хоногийн дараа хос морь хөлгөлсөн хөх чирэнгэр 15 настай алтчин охины хамт галц холыг зориход бэлэн болжээ. Үзэгслэнгоо бадам бүсгүй чигт норох анцгайсан марчин шадар вангийн туг сүлд дайны бүрийг би өн мөнх өглөөлөн хадгалах болно. Энэ мөчөөс хойш тугчин овог үүсэж эрлэхэг вангийнхаа үл хэрхийг цахина. Та хоёр ч гэсэн зорьсон үлээ сайтар ухамсарлаж ургийн бичгээ үнчээр сахин хамгаалах тун гэж шивнжээ. Салхи хэсгэрч цас хайсан тэр өдөр хөх төмөрван Сэндэр хатан хөгсөдөс хүүгийн удам отгойдын шадарван чингүүн жавын цусаар сэлбэгдэх тохиол бүрдсэн бөгөөд тэртээ хойд зүгт сүмэлзэх өндөр уулсын тийш хүлгэн жолоо залсан гэдэг. Өглөө тайгийн буйдхан суманд аниргүй нойлох хагаад үртийгч үйлгүй шөнийн тэнгэрт одод ярана. Сумын цагдаа хилийн цэргийнхэн хариу үртэл хүлээ гэсэн нэрийдлэр Тэнгис Рейнарыг саатуулснаас хойш 2 хонжээ. Аяллаа машиныг алсаас хянах цагдаа Цамб, цэргийн ахлагч Цэдэв, жолооч Жомбон гурав ихэд уйдсан янзтай хийц хурц сууснаа арх уус саналд нэгдэн шилний бөглөө мулталлаа. Уг нь тэд хангалттай нэмэлт хөөс авсан. Цалгардаж алдаа гаргахгүй алсаас л хянах үүрэгтэй. Гэвч Тэнгис Рейна хоёрын нам хүн байдал тэднийг ийм тайвшруулсан аж. Нэг шил арх төдхөн дуусаж 2, 3 болсны эцэст дуун өндөрсөн ярианы сэдэв эрс өөрчлөгдөв. Зэдэв хундахтай архиа нэг мөсөн хөнтөрчгөөд та хоёр тэр Япон хүүхнийг харсан уу? Би хаа гэж яг л урлагийн бүтээл. Дээр нь мордвол би лав шүнжэн гөвнө хэмээн тачаадан өглөв. Тац. Царай зүснээс цаашгүй янхан биз. Ямар сайндаа л эр дагчсан энэ хүүтэн нутагт тэнийж авах байдэ. Янхан байсан ч яадгийм. Сайхантай сүүлэрч сайнтай амьдр гэдэг үсттэй. Тэгвэл очиж ярилцах уу? Хөөтөж залуу нэг номхон аймхаа юм билээ. Мэдэхгүй. Том биетэй зоримог харцтай залуу байна лээ. Өмнө нь их харж байсан царайчим шиг санагдсан. Даанч нэр оноо чадахгүй юм. Гэлцэн чалчиж 3 дахь шил архиа дуусгаад очиж тандахаар санал нэгдэн хөдөллөө. Тэнгэрт дуграглан мандах сарны гэрэлд орчны юмс нүдний элхэн сүмэлцэн. Ой, хүн байна уу? Хаалгаа тайл. Хэмбэ, бид амарч байна. Цагдаа байна. Шинэ мэдээтэй ирлээ. Хаалга торхын онгоонгууд 3 эр баргал хүчтүрэн орчхоод машины дотор талын гоёмсог байдалд сүрдэн намжин болчихов. Бидний зөвшөөрөл ирээ юу?
Тэнгис хүрмэн өмсөнгөө асуухад Рейна өнжилний цаанаас цувхын гайхширчсан суув. Бэрэгвэ. Гурван ах нь жаахан уйдаад. Тэм шүү. Та хоёрыг хамгаалах гэж л тэр шүү дээ. Халуун цай байвал бүр даарчлаа. Бас арх жаахан дулаацчаад явъя. Тэнгисийн дургу хурч байсан ч буруутан нь өөр хүмүүс гэдгийг мэдэх тул Газан билетийг залгаад данханд ус хийхээр эрэхтэл алив би чаны чи энэ ах нарт уух юм гаргаж өг гэсээр Рейна босоод иржээ. Богино хормой доороос нь цухих чилгэр гуй энгэр дүрх том хөх сул асгарах хархан ус сувдадал гялалзах тормосог цагаан арьстай Рейнагийн зүг чиглэсэн залуусын харц нэг л өөр болж суудалтаараа хавжигнаж эхэллээ. Тэнгис үүнийг анзаарсан ч хэл үг хийхийг хүссэнгүй. Тэдэнд арх аяглан хүндэлж удалгүй Рейна халуун цай тавгтай чихэр дөхүүлв. Залуус улам согтон ухаана гээжээ. За гарцгаая. Түр хүлээдэ. Гарья. Алив дүүх үү? Бидний гаргаад өг. Тэнгис дагаж гарчгаад буцаж орох гэтэл зэдэв. Дүүх үү? Ах нарыг ойлгоорой. Нэг гуйлт байна. Энэ япохныг юу гэж гэтэл жомбон хажуунаас зүтгэн юуг нь гуйд юм. Эр усууд нэг ойлгоно. Бид чинь ар гэрээсээ хол гэснээ тэнгис рүү дөхөн гараа далааж нөгөө хоёр нь дэмнэн зүтгэжээ. Энэ бүхэнд тэнгис алертнээс бэлтгэлтэй байсан. Шанаанда халт цохиулан ухрахдаа дайран ирсэн цэдвийг өшгөлөн унгаагаад замбигч нудралж амжив. Мэргэжлийн тулаан чүүний ганцхан нудраг согтуу залуусын зоригийг мохоо бололтой хөдөлгөөн нь саарсан ч эдсэн хүн ална гэгчээр ахиад дайрлаа. Гэтэл хурц гэрэл гэлбсаар хоёр машин давхиж ирэн бөөн хүмүүс шуугилдан буулаа. Хэн гэдгийг төвөггүй ойлгосон Тэнгис машин луугаа ухсгээсэн боловч үслэгцчихв. Миний сүд үсгүй хаана байна? Гэхдээ хадаж чухам хэн ирсэн нь тодорхой боллоо. Ингэж болохгүйг сайн мэдэх авир зогсохыг оролдсон ч Юусигийн тушаалаар Генжи нудраг зангидан дайрав. Болохгүй зогс. Авир хичнээн хашгираад авраг эрийг саадуулж чадсангүй. Чи хүмүүс оруул. Үгүй бол танай компанид гэрээ хийхгүй. Юусигийн энэ үг авирыг аргагүй байдалд оруулж довтлохоос өөр сонголт үлдээсэнгүй. Хэд олон хүнд боорлуулж Генжингийн хүнд нудраг амссан Тэнгисийн хүчин мөхөстөн газар унахад Рейна чангаар хашигчин чарлсаар байв. Хайртай бүсгүй нь хаа холын хинч биш эрийг үхтлээ хамгаалж буйн Юусэд огт таалагдсангүй. Генжи рүү дохиход цаадах нь Рейна гомхон тэврээд машин луугаа явж бусд нь Тэнгисийг нүүр нүдгүй өшгөлөн дэвсэлжгээд пар инээлцээр хаян уджээ. Харанхуй шөнө хотын захын өндөр хашаатай харш дотор нам гүм. Гаднаас нь харахад тансаг эмх зэгцтэй амар 50 м боловч дотгош ормогц агаар нүүр үл үзэгдэх дарамт оршиж цаг хугацаа хүртэл удаашилс мэт санагддаг. Ханны завсар таазны булан бүрт нуугдсан камер, шаталсан хамгаалалт, ээлжлэн халгалах харуулын чимээгүй хөдөлгөөн энэ орон зайг зүгээр нэг амьдрах газар биш. Харин хяналт, айдас, нууц гурваар босгосон хаалттай ертөнц гэдгийг илтгэнэ. Дотоод өрөөнд бүдэг гэрлаасч зузаан хэвсэн дээр эллэг хийжгүй бүсгүйн гар дасал босон жигд хөдөлгөөнөөр цогтын биеийг даган гулгана. Түүний бие наснаас залуу, ердийн хүний жамаас гадсан мэт булчин сулраагүй амьсгаан жигд судсан хүчтэй цохилсоор. 80 настайдаа тэр бүхэл 90 настайдаа ч эр хүний чадлаа алдаагүй хэвээр байсан нь гайхамшиг биш. Харин нууцын илрэл. Тэр нууц нь хөх үндэс. Эм биш, шид биш, харин хүнийг өөрчилдөг, урд наслуулдаг, бас сүрүүлдэг хүч. Эдүгээ 100 илүү насалсан ч
Үе үеийн хууль тачаалан сэрэгдэг гэвэл итгэх хүн байх болов уу? Цогт нүдэн аны хэвтэх зуур бодол нь өнгөрсөн лөө урсан одлоо. Ээлжлийн таатай мэдрэмж түүнийг суллах авч дотор нь удаан дарагдсан зүйлс сэргэн гарч ирнэ. Тэр олон хүнийг эмчилсэн. Зарим нь эдгэрсэн, зарим нь илүү хүчтэй болсон. Гэвч зарим нь эргэж босаагүй. Зарим нь амьд үлдсэн ч өмнөх шигээ байхаа болсон. Гар хөл нь мэдээгүй нүдэн сохорж өрөөл татахаа болсон хүмүүс. Тэр бүхнийг тэр мэднэ. Мартахыг хүссэн ч мартаж чаддаггүй. Гэвч хамгийн тод үлдсэн нь төлөөлөгч төмөр үлээ. Хайртай бүсгүйг нь эзэмддгээс гадна уул мөрөөрөө хэд гүн орсон тул зайлуулахаас өөр сонголт байгаагүй. Бүх зүйл хаагдаж хэргийг замхруулж чадсны дараа ялалт ч биш, айдас ч биш харин нэг тийм хачин хоосон мэдрэмж төрж тэр нь одоо хүртэл сүүдэр мэт мушигдөг. Эхэндээ өөрийгөө зөвтгөн их зүйлд золиос хэрэгтэй. Би зөв замд явж байна гэж боддог байсан ч одоо тэр үгс хүртэл дотор нь сул сонсогдох болжээ. Гэвч буцах зам, зогсох боломж үгүй. Дэллэг хийж буй бүсгүйн гар мөрөн дээр нь хүрэхэд цогт нүдээ үл алиг нээж тааз руу ширтав. Тэндээс өөр нэгэн дүр тодров. Ном уу? Цагаан халааттай намуухан төрхтөө хэд цэвэр, хэд тунгалаг гоо үзэсгэлэнтэй тэр бүсгүй. Түүний харцанд айдас байгаагүй, шунал байгаагүй. Харин өөрөөс нь тээс өөр дийлдэхгүй нэгэн зүйл байсан. Цогт түүнийг анх хараад л эзэмдхийг хүссэн. Гэвч тэр бүсгүй түүний хүрч чадахгүй зам дээр зөв талд зогсож байсан. Харин цогт буруу талд. Тэр хоёрын хоорондох зайг юу ч нөхөж чадахгүй байлаа. Номууныг дурсмагц эргэтэн нь чимчим лугшин өндөвх үед барайч бүсгүй доош зүтгэн өөхөөрөө хавчин үрж байснаа дээр нь мордчихов. Халуухан бариу өтрээний үрэлт номуунтай адил төрх өнгөрсөн дурсамжид автсан цогтын эргэтэн төд удалгүй аяархан гүрс хийгээд суларчхав. Барайч бүсгүй юу ч хийсгэлэн эргэтнийг нямбаа цэвэрлээд босох үед хаалга зөөлөн онгойж харцаг орж ирэхэд бүсгүй дохиогоор гарч хоёр хүний хооронд тун чухал яриа өрнөлөө. Харцгийн алхаа тогтун, харцсан шулуун, илүү үггүйж бүхнийг ойлгож буй хүний төрхтэй. Холбоо тогтоосон. Каруяма шигүүрээтэй тохиролцсон гэж намуухан хэлв. Цогт айжмар басаж суугаад болцлно гэж ганцхан үг хэлв. Манай гадаа талыг хариуцахаас гадна хувьцаа эзэмш хүсэлтэй. Тэр хүн бидэнд хэрэгтэй. Гэхдээ тун хинур болгоомжтой бай. Охиныг өгвөл тэд улам хүүчрэгжиж мэдэх учир голдвол. Энэ санаа харцагт тун их таалагдсан тул дуугүй толгой тавхина. Нөгөө хөөхөндөс компани гэснээ цогтын урууланд үл алиг инээмсэглэл тодров. Эцэст нь нэг хүн ойлгож байна. Энэ зүйлийг эм гэж хардаг хүмүүс ялгаагддаг. Харин зэвсэг гэж хардаг нь тог ломыг удирддаг. Тэдний яриа нь бизнес биш, айжмаар эрх мэдлийн тухай болж хувирав. Шинэ хувьцаа гаргах тухай чи ярьсан. Үүнийг оруулна. Сэрж авахын зээнэр тэд мэдэх шаардлагагүй. Ер нь энэ тухай хүн бүхэн мэдэх албагүй. Гэхдээ хуулийн дагуу зохицуул. Ойлголоо. Юу? Миний үр удам учраас хат урхаж бас болохгүй. Чамд найдлаа шүү. Гэд цогтыг толгой дохиход харцаг зөөлөн гიშгэлсээр гарч одлоо. Үр удмынхан зөрчилдөөн цогтод огт таалагддаггүй. Аль болох тэнцвэрийг барихыг хичээдэг. Тэрээр ширээний шургуулга нээж жижиг шилэн сав гарган авлаа. Дотор нь бүдэг хөх туяатай нунтаг үл алиг гялалзаж өрөөний гэрэлд амьд мэд харагдана. Цогт түүнийг удаан ширтэж өнгөрсөн бүхнээ, хийсэн бүхнээ, алдсан бүхнээ нэг дор санах шиг болов. Тансаг харш, урт нас, хүч чадал, эрх мэдэл
Энэ бүхний цаана нэг л зүйл үлдсэн нь ухрах аргагүй болсон хүний чимээгүй шанал алуулъя. Хойд зүгийн салхитай, цастай урт зам үргэлжилж хүн амьтны мөр цөөрөх тусам тэнд зорчих хүн улам ховорддог ажээ. Тэр их уудам, Оросын худалдааны жим, анжтын мөр, урай дайлуудын буур дамжин явж буй 2 хүн байлаа. Нутгийн иргэдийн нүдэнд тэд зүгээр л ургамал, эмтан судалж яваа дорнын аялагчид мэт харагдана. Нутгийнханд ч тийм л дүрээр танигдана. Ургамлын үндэс ухаж үзнэ, хатааж нундаглан, амсаж шинжин, тэмдэглэж авна. Өвчнөд хэргэлдэг хадны тухай асууж, анжтаас уулын нууц, чихтэй сүүдэр, ургамал ургах газрын тухай лавлана. Гэвч энэ бүхэн зөвхөн гаднах шалтгаан. Дотор нь бол өөр бодол хүсэл бий. Сайто Кенсэ бага наснаасаа үг дээдсийнхээ нууц судрыг үзэж өссөн. Хэсэг нь тодорхой, хэсэг нь тайлагдаагүй тэр бичигт нэгэн мөр үе дамжин үлдсэн байдаг. Үн цэнхэр цэнгэг нуур, өндөр уул тайга. Энэ хэдэн үгийг Сайто удмын хүн бүр мэддэгч тэнд үрч чадсан үгүй. Зам нь хол, цаг нь бүрдээгүй, эсвэл зориг нь дутаагүйч боломж нь олдоогүй. Харин Кесад бүх зүйл зэрэгцэн таарсан. Зам нэгдсэн, цаг нь болсон. Сэтгэл зүрхэнд нь ч бас нэгэн далдын хүчин тасралтгүй дуудана. Түүний хажууд явж буй охин Сайто Юанаж адил. Тэрээр үгийг уншиж ойлгоогүй байж болох ч мэдэрч ойлгосон. Заримдаа замын дунд зогсоод салхи үнэрлэн алс руу ширтээд тэр зүг гэж хэлнэ. Кесэ асуугаагүй ч бас дотроо мэдэрдэг. Зам улам бүдгэрч ой улам шигүү болох тусам тэдний гаднах зорилго улам тодорхой байлаа. Оросын сурингууд ардуулдаж, урай дайлуудын утаас зэрэгшин эцэст нь зөвхөн тайгал үлдэв. Тэр тайгын гүнд нэгэн жижиг толсгон бий. Гаднаас харахад энгийн намхан байшингууд, яндангийн утаа, морь нохой, хүмүүсийн жирийн амьдрал. Гэвч тэнд удаан зогсоод харвал нэг л өөр хүмүүс яг л байгальтайгаа хамт амьсгалж байгаа мэт санагдана. Тэр дундаас нэгэн айл Кенсэ Юана хоёрын анхаарлыг татав. Хашааны дэргэд модон сарвж хатаасан ургамал багцлан өлгсөн нь салхинд үл ялэг ганхна. Үүдний дэргэд тавьсан сав суулга, арц хүчний үнэр эм там бэлддэг айл гэдгийг илтгэнэ. Дотор нь амьдрал энгийн мэт боловч нэг л өөр хэд цэгцтэй, хэд нам гүм. Хөөхнөр овгийнхан. Эзэн нь өндөр нуруутай, царайд нь элтэвэн мүзэж туулсан хүний бардам тайван төрх шингэсэн ир байлаа. Тэр бол хөөх чирэнгэр, дэрэгд нь алтчин бүсгүй зогсно. Харцан амуухан атлаа гүн, өгдүүд зөөтөөж, орчныг бүхэлд нь мэдэрч буй гэлтэй. Кенсэ Юна хоёр үүдэн дэрхэд нохой боргосонгүй. Харин ч сүүлээ шарван эрхлэх маягтай. Тэрийн эцэст нь ч холын зочинж бие ажиглан зогсох тэр богинохон агшинд аль нь нэг л танил мэдрэмжийг дотроо мэдэрч байлаа. Яагаад гэдгийг хинч хэлж чадсангүй. Юуна толгоогоо үл ялэг бүхээлгүй мэндэлэхэд салхинд хийсэх хар ус нь хазрыг нь шүргэн өнгөрөв. Түүний царай цэвэрхэн нүдэн тунгалаг, хөдөлгөөн нь зөөлөн атлаа, додор нь угтсан хатуу зэрэг мэдрэгдэнэ. Тэр зүгээр нэг гоо бүсгүй биш. Дотроо ихийг тээсэн хүн гэдг нь харахтал ойлгогдно. Хэдэн өдөр тэд хамт байлаа. Ургамал түүх, үндэс уухах, ханд найруулах арга барилаа харьцуулж нэгнийхээ мэддгийг нөгөөдөө багаар нээж эхлэв. Яриа нэхэндээ болгоомжтой байсан ч цаг өнгөрөх тусам гүнзгийрч үгэн цөөрөх хэрнээ ойлголцол нь нэмэгдэнэ. Нэг орой галын дэргэд сууж байхад Кенсэ намдуугаар яриа эхлүүлв. Манай удамд хаяа нэг сонин шинж ажиглагддаг юм. Зарим хүүхэд бүх толботой төрдөг. Ховор гэхдээ үеийг гарч ирдэг. Миний дэ юунаад тийм шинж илэрсэн. Алтчин толгоогоо үл ялэг өргөн харлаа. Хөөх чирэнгэрч анзаарав.
Хинж шууд асуусангүй. Гэвч тэр үг зүгээр өнгөрсөнгүй. Удалгүй Генсээ өөрийн авч явсан судрыг гаргаж ирэв. Хуучин илэгдсэн зарим хэсэг нь бүдгэрсэн бичиг. Хан зүсгээр бичигдсэн мөрүүдийн дунд монгол бичиг байсан нь бүгдийг гайхшруулав. Далайн цаана манай удмын эхлэл болсон нэг үйл явдал бий. Их хаан хувлаа хулаад илгээж усан замаар их зэрэг хөлгөөсөн гэдэг. Гэвч далаа урлаж шуурга босч бүхний жигүүлсэн. Тэндээс цөөн хүн л амьд гарсан гэдгийг. Манай өвөг тэдний нэг байсан гэж ярьдаг. Галын дул улам дүрлзэж салхинд модон халах зөөлөн хөдлөнө. Амьд үлдсэн тэр хүн өөр нэр амьдралаа орхиж шин зам сонгосон. Тэр үеэс манай удам эхэлсэн юм. Гэхдээ тэр хизээж их үслэ марталгүй хойд зүгт цэнгэг нуур өндөр уул тайгаж эргэж очно гэж бичиж үлдээсэн байдаг. Бүгдийг ойлгож эхэлсэн хөгч ирэнгэр судраа гарган тавив. Монгол бичгийн нарийн мөрөөд бие даасан үгс. Эхнэр алтчин дэрэгдэн чимээгүй сууж хоёр бичгийг ээлжлэн харна. Хоёр өөр бичиг, хоёр өөр ертөнц. Гэвч утга нь нэг. Тэр мөчид хинч гайхсангүй. Харин ч удаан хугацаанд хүлээсэн хариугаа олсон мэт санагдана. Хэдэн хоногийн дараа тэдний хооронд үл ойлголцол бүрэн арилжээ. Хөгч ирэнгэрийн том хүү хөвсгөл өндөр биетэй нүдэндээ эцгийнхээ адил 50 хэрнээ гүн харцтай залуу юунатай ойртож эхлэв. Тэрээр үг дуу цөөтэй хөдөлгөөн нь нягт хийсэн зүйлдээ алдаа гаргахаас эмээдэг, харин хариуцлага өрхөөс эмээдэггүй хүн байлаа. Юуна түүнийг харахтаа айц мэдэрсэнгүй. Харин ч танил мэд дотроо тайвширсан мэдрэмж төрнө. Тэдний яриа удаан үргэлжлээгүйч харц нь бие биенээ хангалттай ойлгосон. Хинч тэднийг хүчлэхгүй, хинч эсрэг үүсэхгүй. Учир нь энэ бол сонголт биш, харин удмын урсгал. Ийхүү юуна энэ айлд эргий болон үлдэж, холдож тасарсан удам нэгэн голдролд нийлв. Сайто Генсэж зорж ирсэн зүйлээ олсон. Ургамал үндэс, эм тан тэр бүгд бий. Гэвч түүнээс илүү чухал нь хүмүүс удам тасраагүй холбоо. Тэр буцахтаа жижигхэн савнд хийсэн бүдэг хүүхд туяатаа нунтаг авч явсан нь түүний олон жилийн хайлтын үр дүн баталгаан байв. Сэтгэл нь хөнгөрсөн зам нь тодорхой болсон тэрээр буцах замдаа нэгэнт өөр хүн болжээ. Тэр өдрөөс хойш Хөхнүр овгийн сударт үл таних дүрс хан зүсгийн мөрөөд айжмар орж хоёр өөр хэл, хоёр өөр ертөнцийн утга нэгдэн судар чингэн үлдсэн юм. 13 дугаар хэсэг төгсөв. Хөх судасны өв. Төгсгөлийн 14 дугаар хэсэг. Цастай салхитай тэр шөнө тайгаан захид орхигдсон машины дотор нам гум хүн дээр амьсгалах чимээл үе үе сонсогдно. Нүүр нь хөхөрж, уруулнаас нь цус шүүрсэн, мөр нуруунда бэрдсэн тэнгис суудал түвшин суух авч түүний дотор ганцхан бодол тасралтгүй эргэлдэнэ. Өвдөлт, ядралт, доромжлол бүгд ард хоцорч зөвхөн амжих ёстой гэсэн зөрүүд хүсэл үлдсэн байв. Аялгау сөхөрт суугаад шархыг нь нимба цэвэрлэн боож байлаа. Сэтгэлд нь гомдол хорсол төрж байсан ч тэр бүгдийг дарж өөрийнхөө биш хүний төлөө анхаарсан. Тэрээр энэ мөчийг алдахыг хүсээгүй. Гэхдээ тэнгисийн харц амнаас гарах ганцхан нэр түүнийг эрэхгүй айлгаж байв. Рейна. Аялгау нүдэ анив. Дотор нь ямар нэгэн зүйл тасрах шиг болсон ч тэр даруй бие барьж чадлаа. Тэнгис хүзүүн зүйлтэй ширэн утаа задлан аялгууд өгөөд буцалсан усанд чимхийн төдий хийгээд өг. Миний бие гайгүй. Гээд өндөв. Энэ юу юм? Ханд. Бидэнд эмээ маань хийж өгдөг юм. Одоо явъя. Тэднийг холдохоос юм. Рейнаг. Орон бүр үнэнтэй нүүр тулж эхэлсэн аялгау боломж улам алсарч бүг
ухаан санаа алдаад би машинд утсаа үлдээсэн. Байршлыг тогтоож болно гэж шивнэв. Тэнгисийн харц тэр дороо өөрчлөгдөж өвдөлтөө үйлдэн босгох гэж зүтгэх яг тэр мөчөд холоос машинууд руу хазсаар ирсэн нь Бат сайхан Тэмүүлэн хоёр байв. Тэд бууж ирээд орчныг ганц харснаар л бүхнийг ойлгож илүүг асуусангүй. Цагдаагийн хэсэг дээр очиж учир зүгөө олъё. Цэдэв цамб жомбон гуравтай тооцоодно. Хэрэггүй. Хар хайрцанд бүгд бичигдсэн байгаа. Юун түрүүнд жуулч охиныг. Машин дотор хүн бүр өөрийн бодолд автаж дуугүй сууна. Бат сайхан бодит байдлыг тооцоолж аль талаас дайрах хэрхэн гарахыг бодож байхад Тэмүүлэн хажуу цуух аялгауг үе шохоорхон ширтэж хаа нэг харц мөргөлдөн улалцсан. Харин аялгау хулгайгаар Тэнгисийг сэм ажиглаж нэг удаа ганцхан удаа намайг харвал гэж дотроо бодох авч тэр харц хизээж өөрлөө нь ирэхгүйг ухаарчээ. Тэнд гэж гэнэтхэн аялгау орилоход Бат сайхан дохио өгч бүгд зэрэг хөдөрлөө. Цасан дээгүүр гიშгэлэх чимээ амьсгалын уур бие биенээ мөргөх хүчтэй хөдөлгөөнүүд ойд цуурайтаж нам гүмийг эвдэнэ. Бат сайхан урагшлан хүчтэй цохилтоор зам гаргаж Тэмүүлэн уран хөдөлгөөнөөр довтлогоог тасалдуулан Тэнгис гол руу дайран орлоо. Харцхын туслах авир тэр дундаас цойлон гарч ирээд шууд л дайрав. Түүний харцанд эргэлзээ байсангүй. Харин нуугдсан зориг байлаа. Тэр Тэнгис рүү гараа зангидан довтлсон ч цохилт нь хуурмаг хүчин сул байж хариу цохилтонд амархан өртөн цас руу шурган унаад Райна руу дараа нь Рүйсэ рүү эцэст нь Тэнгис рүү харлаа. Тэгээд газар цэвдсэн чигээрээ дохио өгөхөд нэг хүн уумын дундуур Тэнгисийн машины чиглэн доогуур нь шургаад жижигхэн байршил тогтоогчийг бэглээд буцаж алга болов. Хинч анзаарсангүй. Авирын хүмүүс нэг нэгээр унсаар ганцаар үлдсэн Гэнжи урагшлан тулаан улам ширүүсэв. Цохилт бүр нь оновчтой бас хүчтэй. Эхлээд Бат сайхан дараа нь Тэмүүлэн хүчтэй зохиолон унахад Тэнгис шазуур зүүн зүтгэсээр Гэнжиг унгаж чадлаа. Маш тэнэг алхам хийснээ сая л ухаарсан Рүйсэ хашгирсангүй, ууралсангүй машиндаа шигтэн суусаар байв. Энэ бүхнийг сэтгэл түгшин харж суусан Райна машинаас буугаад цас дээгүүр халтран алдан нүдэндээ нулимс гялтгануулсаар Тэнгис рүү очиод үсрэн тэвэрлээ. Явъя. Одоо тэд биднийг оролдохгүй. Хэмээн итгэл төгс шивнэх Тэнгис охиныг тэвэрсэн хэвээр машин руугаа алхав. Тэдний хооронд юугаарч тасалж үл болох тийм нандин холбоо үүснийг бүрэн ухаарсан аялгау зүгээр л толгой дохих нь үлийн зөвшөөрсний илрэл. Тэмүүлэн түүний дэргэд ирж зогсоод чи бидэнтэй явах уу гэж ичимгүрэн бовтноход аялгау тэгээ харин чи надад энэ сайхан нутгаа танилцуулна үсттэй гэд инээмсэглэв. Фитнес клубын дотор зөөлөн хэмнэлтэй хөгжим уянгалах нь дасгал хийх залуусын урмыг сэргээн. Ажил хэрэгэн санснаас илүү амжилттай яваа намин толны өмнө үсээ боож бэлигээ чангалан зогсохдоо эргэн тойрны харцыг анзаарахгүй мэт боловч алдахгүй мэдэрч байлаа. Биеийн хэлбэр нь тэгш хөдөлгөөн нь итгэлтэй. Тэр штанг руу дөхөж хүнд жинг өргөв. Амьс хаанжигт хөдөлгөөн нь алдаа гаргахгүй. 3 дахь давталт дээр бариул үйлэлэг ганхахад араас нь нэг залуу дөхөж ирээд зөөлөн төсөж өгөөд хэд ачааллаж байна гэж нам дуугаар хэлв. Намин гараа суллан эргэж харахад өндөр нуруутай булчинлаг залуу инээмсэглэн зогсоно. Маш царайлаг залууг хараад л үтрийн жимчгэнэн хүүхнийхэн давчин эргэн нэг шиг болов. Би арайхийн барьсан намин би өөрөө чаднаа гэж бардам тайван хэлчихэд штанга өргөж эхлэв.
Эдүгээ 31 настай ч 25 та юм шиг овор багтаан дээр өх өгзөг том галбирлаг өндөр биетэй наминг шохоорхох залуус олоо. Нөхөр хүүхдтэй бүсгүйд таалагдахаас таалагдахгүй нэх. Гэхдээ энэ удаа арай өөр мэдрэмж төрөв. Нөхөр нь гадаад яваа. Дур хүсэл ихтэй намин штанга өргөж дуусаад босохдоо өнөөх залуу өөрийг нь адсаар байгааг анзаарлаа. Чи шинэ хүн үү? Тийм ээ. Гадаадд сурч байгаад сайхан төгссөн юм. Өмнө нь харж байгаагүй мэн гэчгээд үл тоосон дүр эсхэн цааш явчихав. Гэтэл гараашаас машин авч байхдаа дахин таарч удаан ярилцсны эцэст хооллохоор тохино салжээ. Намингийн хууль тачаалсан царайлаг залуугийн булчинлаг цээжин дор хөлбөрөх хүсэл харааяндаа дүрлцэж байлаа. Амтад хоол чамин дарс өрдөөл бие биенээ хянах маягаар өнгөрч нэг мэдгтэл тансаг буудлын нууцхан өрөөнд хувцсаа шидлэн тайчиж эхэллээ. Та дэнд үзэсгэлэнтэй. Та гэхээ болчихдгийг үү? Хүндэтгээд чи. Зарлуу эр царайлаг гой биетэйгээс гадна сүрхий том шодоотой байсан нь наминг бүр асааж орхив. Тэрээр дур тачаалд автан гиншиж дээрээс нь шүргэлэх чанга цээжийг тас тэврэн нуруунд нь хумсаа шивтгэн таазараа ивнэ. Алив хийлтэй бэлгэвч амартав. За одоохоо том эрэгтэн өдрөө дүүргэн орж ирэхэд хэмээн өндөлцөж эхэлсэн намин болгоомж гэчиг бүрэн умарджээ. Тааш дуу хадан айхлан гиншэн цуурайлж хоёр хөлөө гараараа тадан алцаах намин үе өндөлзөн чичирч байна. Залуу зогсолтгүй бүлсээр байх үед намин тэгсгэлгүй дуу алтан дур ханаж энэ агшнаас үүр зуурна гэж байгаа юм шиг хоёр хөлөөрөө нурууг нь холбон чангалаж гараараа хүзүүдэн зуурчээ. Би долоож өгье. Тэгээ дахиад үргэлжлүүлье. Бурхан үнэхэр гайхалтай. Залуугийн хэл өдрөө рүү шургалан моргинож хэлүү бэлгийн их баг уруулыг шилэмдэн долоож эхлэв. Ахиад л тачаадж эхэлсэн намин хэмээн чарлаж гарлаа. Залуу бүхнийг гартаа аван наминг дөрвөн хөллүүлээд араас нь углан бүлсээр хоёул зэрэг дур ханан сүлдэн унжээ. Ган хоёга чиж сүрхий юм аа. Яаж байна? Нэрлэх үү гэдэг нь. За энэ яахав? Манай компанид ажилд орох уу? Болно гэж юу? Би чинь тэс өөр мэрэгчлээ хүн шүү дээ. Тэр яах вэ? Гадаад хэл чинь чухал. Тохирлоо. Ган хоёгийн тус тас яриа чалах чадвар маш их таалагдсан тул маргааш өглөөн нь тушаал гарч бүх үндэс компанид ажил оржээ. Бүх нуур овгийн эрчүүд урт настай, хүчтэй, зоригтой, царай зүс, бие бэлтэр сайтай байдаг бол өсгөөчүүд нь үзэсгэлэнтэй, ухаалаг, зөв мэдрэмж ихтэй төрдөг нь цэвэр цусаа үе дамжуулан хадгалж ирсэн юм. Тэдний хамгийн нууцлаг, хамгийн аюултай өв нь улам бүр хүчээ авч үе дээр өөрөөр илэрсээр ирсэн бүх судас билээ. Тэрээр 13 дугаар зуунаас эхлэлтэй энэ урсгал түүхийн нухчаанд сарнин алга болох шахаж эцтэй 3 том салаа болон тархсан ч хаач утсан гай завлан сорилт тэднийг дагсаар ирсэн нь учиртай. Өгчөрөнгөр алтчин хоёроос хойш 4 дахь үе дээр наран намун хоёр төрж удам цааш үргэлжлэх хэсэг нь анх удаа жинхэнэ сорилттой тулгарсан гэдэг. Гэвч судрын бүх утга бүх нууцыг хинч бүрэн тайлж чадсангүй. Зарим нь хэсэгчлэн ойлгож, зарим нь буруу тайлж, зарим нь зүгээр л дамжуулж ирсэн. Номон л бусдаас арай өөр байлаа. Тэр судрын бүх зүйлийг тайлаагүй ч хамгийн чухал зүйл болох жорийг өвлөж авчээ. Бүх судас хэрхэн илэрч, яаж дарж болох, яаж хүчийг нь зөв чиглүүлэхийг мэддэг зор ганц хүн. Гэхдээ энэ нь бүрэн ойлгосон гэсэн үг биш. Зөвхөн удирдах чаддаг гэсэн үг.
Тэнгисийг дагаж ирсэн Рейнаг анх харах мөчид намун юу ч хэлсэнгүй. Гэвч түүний төрх нэг л тань санагдав. Хөдөлгөөн харц намгүй тайван байдал нь хаанигтээ өмнө нь харж байсан хүнийг санагдуулах бөгөөд анзаарах тусам тэр мэдрэмж тодорсор байлаа. Ялангуяа нүдэнд нь нэг л зүйл байв. Тэр нь Такумита төстэй. Намун үүнийг шууд тайлбарлаж чадсангүй. Нас өндөр атлаа хөнгөн шингэн ухаалаг төрхтэй эмээд өөрийгөө танилцуулах ёстойг ойлгосон Рейна намайг Сайда Рейна гэдэг. Манай гэр бүл гой сайхан эмийн бүтээгдэхүүний чиглэлээр олон жил бизнес хийж ирсэн. Хятад Оросоор дамжуулан авдаг түүхийд тасарсан тул компани тоглодож эхэлсэн. Ингээд лөвөө маань надад гэснээ цүнхнээсээ судар гарган үзүүлээд зингэг нуур өндөр бол гүн тайх гэж тэмдэглэсэн нутаг руу явахыг даалгасан юм гэлээ. Номооны харцанд сүмүр гэгээ татан урууланд нь инээмсэглэл тодров. Өвөө чин Сайко Таками мөн үү? Эми та яаж их урттай өөх? Би холбогдож болох уу? Болно. Машин руу яцгаая. Эдхэн мөчийн дараа тэртээ 1947 онд аврагдсан Такумита дүрсээрээ харан ярилцах номон үе нулимс гэлтгнуулж байлаа. Тэнгисээ минь Рейна маань бидэнтэй удам гарал нэгтэй юм байна. Чи 7 дахь үе гэд зарим учрыг өөрийн мэдих хэмжээнд тайлбарлаж өглөө. Би рүүгээ харин харцаар ширтэх Тэнгис Рейна хоёр маш их тогтолсон бололтой судруудаа ширтсээр байв. Та хоёр судраа тайлж чадсан уу? Үгүй. Гэхдээ улам сайн судлана. Хүлээ. Сайн сонс. Манай хөхнөр овог 7 дахь үе болгондоо өөр нэг салаа удмуудтай эргэж нийлдэг юм. Тэр нь яг өдөөд тохиох учиртай юм. Эмээ та хэлэхдээ ийм та хоёр болно. Гэхдээ нөгөө удмаа огт мартаж болохгүй. Уг нь ган зориг чамд хэлсэн байх учиртай юмсан. Рейнагийн харцан төгшөрт дөрөн Тэнгис рүү харахад анзхан чийгдэж эхэлсэн байлаа. Улаанбаатарын өвлийн орой хотын гэрлүүд мананд бүдгэрч гудамж талбайн хөдөлгөөн алгуур намжих тэр цагт их сургуулийн хуучин байрнаас өндөр гойлог охин гарч ирэв. Харахад энгийн оюутан мэт боловч түүний харцанд 50 атлаа гүн бодол нуугдана. Сүүлийн үед тэр байнга л нэг зүйл мэдэрдэг болсон. Юу гэдгийг хэлж чаддаггүйч өөрөөс нь давсан хаа нэгтээс дуудсан мэт мэдрэмж. Хотоос жаахан зайдуу нам гүмхэн гудамжинд байрлах хуучин байшинд тэр өвөөтэйгээ хамт амьдардаг. Энгийн амьдрал. Өглөө хичээлд явна, орой буцаж ирнэ. Өвөө нь гал тулж, цай чанаж, дуу цуутай хүн сууна. Гаднаас нь харахад энэ хоёрын амьдрал онцгой зүйл үгүй мэт. Гэвч үнэндээ энэ байшин дотор олон үеийн нууц, олон амьдралын тасраагүй хэлхээ чимээгүй хадгалагдж байлаа. Ануучин багасаа эцэг ихгүй өссөн. Тэднийг яагаад нас барсныг өвөө нь хизээж дэлгэрэнгүй ярьж байгаагүй. Цаг нь болоогүй гэж хэлдэг байсан. Ануужинч асууж шалгаахаа болж зарим асуулт хариугүй үлддгийг ойлгожээ. Харин сүүлийн үед шүн дунд гинтхэн сэрх нь олширч хаалганы цаана хэн нэгэн чимээгүй зогсож буй мэт мэдрэмж төрөх бөгөөд зүүдэнд нь танихгүй хүмүүс, танихгүй газар, ойлгомжгүй үгс ээлжиж үсгдэгч тэр бүхнээс айц төрөхгүй харин ч эсэргээрээ танил аль хэдийн туулж өнгөрөөсөн мэт санагдхан сонин. Ануужин гэртээ орж ирэхэд өвөө нь галын дэргэд урдныхаасаа өөр суугаан анзаарагдав. Илүү нам гүм, илүү төвлөрсөн нэг л зүйлийг удаан хүлээсэн хүн шиг. Ануужин гутлаа тайлж цүнхээ тавиад өвөө та зүгээр үү? Гэхэд өвгөн толгой өргөн харснаа алгуур босож ханийн хажууд байрлах хуучин мудан авдрыг нээв. Таган чахран дуугарч дотроос нь гаргасан боодол задрахад элэгдэж шаралсан судар гарч ирэв.
Энэ өдрийг бид хүлээсэн. Миний өвөг дээдсээс хойш удаан үргэлжилсэн удам юм би ч байсан. 7 дахь үед чи өөр хүн байхгүй. Ануужин маш их гайхаж байсан ч сонирхолтой автан сонссоор байлаа. Өвгөн ярьж дуусаад судрыг гарт нь атгуулахад үйлэлэг дулаан тархаж зүрхэн тайвширсан мэт болов. Айц төрсөнгүй. Надад сонголт бий юу? Өвгөн толгоос ихсрээд сонголт гэхээс илүү чамд үүрвэ. Үргэлжлэх ёстой удам. Бөгөөд яг энэ замаар явж ирсэн. Гайхшралд автсан ануужин судрыг шагаан шүн дунд хүртэл сууж ухрах зүрх ирэхгүйгээ сайтар ухаарчээ. Маргааш нь тэд гачууртын зүг хөдлөлөө. Ган зөргийн гаднаас энгийн тайван байшин. Гэхдээ дотгош нэг тийм таатай мэдрэмж төрж догтлолд автаадж байх шиг. Тэд хизээж уулзаж байгаагүй. Гэхдээ ийм өдөр ирэх учиртайг мэдэж байсан. Хөөрөг зөрүүлэн тамхилж энгийн зүйлс хүүрнэн хэсэг сууцгаав. Ган зөргийн ач охин танхил цайгалж бариад дараа нь хоол зэхэж эхэлжээ. Энэ миний ач охин. Анга хахад сурдаг. Нэр нь Ануужин. Одоо 20 настай. Миний ач хүүг Тэнгис гэдэг. Агаар салхинд гарч тэнэх дуртай залуу вэ. Хоол хийж байгаа охин бол юу вэ? Цай унгаа учир битүүлэг зүйлс ярилцах хоёр өвгөний өмнө судар дэлгэгдэж бичээсүүд давхцсан үе үеийн мөрөөд нэг дор нийлнэ. Хажуу нь танхил чимээгүй зогсно. Сонсох ёсгүй. Гэхдээ холдож чадсангүй. Хэрвээ охинд ах эсвэл эрэгтэй дүү байсан бол ач охин танхилтаа манд гэрлэх. Одоо үлдсэн ганц зам бол Тэнгис Ануужин 2. Өвгөн толгой дахин ширээн дээр дэлгэгдсэн судруудын мөрийг удаан ширцнэ. Удмын бичээсээ бид дагаах учиртай. Ануужин чимээгүй сууж хоёр хөгшний яриаг анхааралтай сонсно. Үүний дотор эргэлзээ байсан ч айц байсангүй. Харин ч энэ бүхнийг аль хэдийн мэдэж байсан мэт сонсох ёстой зүйлээ сонсож буй мэт санагдана. Хажуу өрөөнд танхил аяг тав угаан зогсовч анхаарал нь тэнд биш. Яриа бүрийг алдахгүй сонсож дотроо нэгээр нь ойлгож байлаа. Ануужингийн ирсэн шалтгаан энэ уулзалтын утга учир өөрийнх нь нэр яригдах болсон тэр мөч хүртэл. Бас нэг асуудал байна. Би эхэндээ сайн ойлгоогүй. Гэхдээ ямар нэг зүйлээр бидэнтэй холбоотой гэж намуухан өгүүлэх ган зориг хоолоогоо засаад Рейнигийн тухай бүгдийг ярьж өгчээ. Өвгөн цочиж Ануужин ч гайхан алмаарав. Тэгэхээр бид хоёр орой идэж ирсэн гэсэн үг үү? Оройхонд удмын судар бие. Бас хөөхтөлбөд төрсөн. Тэр бүхэл танхилын ташаан дээрх шиг хос хонхор хойж би. Би судрыг огт ойлгодоггүй юм. Одоо Тэнгис Ануужин Рейна гурвал энэ бүхнийг шийднэ. Өвгөн толгой дохид сууснаа. Тэгвэл Ануужин явуулъя. 3 судар нийлж нэгэн өчг гаргаж магадгүй гэлээ. Ануужин энэ үгийг сонсоод ажуухан амьсгаа авч дотроо нэгэнт ойлгосон зүйлээ дахин баталгаажуулсан мэт болов. Эсэргүүцэх бодол төрсөнгүй. Зугтах ч үгүй. Ийхүү эрс дээрээс ихтэй 3 удмын нэгдэл нэгэн цагдор цугларч Тэнгисийн өмнө хэцүүхэн сонголт тулгарчээ. 1-р бүлэг төгсөв. 2026 оны 4 сарын 7. Бичээч Стину.